Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. За тэгээд өнөөдөр би өөрийнхөө компьютерийн лабораторид хийж исэн ажлын тухай ярих гэж бодсон юм аа. За би Америкийн нэгдсэн улсын Зөв Орегон мужийн их сургуульд сурж байхдаа компьютерийн миний хийсэн 3 дахь ажил бол компьютерийн лабораторийн туслах ажилтан гэдэг ийм ажил хийсэн байгаамаа. Тэгээ манай Зөв Орегон мужийн их сургууль маань үнэхээр гоё юм байгалийн үсгэлэнт газар байдаг гэсэн 4 улиралтай байдаг байсан. Тэгээд энэ ажилд ороход маань бол мэдээж нөгөө миний түрүүчийн 2 дахь ажил буюу сайн дурын ажлын туршлага маань бас тус нэмэр болсон. Тэгээд энэ ажилд орсондоо би бас үнэхээр их баяртай байсан. Яагаад вэ гэхээр энэ компьютерийн лабораторийн туслах ажилтан гэдэг бол тухайн манай сургуулийн хувьд бол хүн болгоны хийхийг хүсдэг байсан ажлууд энийг яагаад вэ гэхээр компьютерийн лабораторид даалгавраа хийн гэж цалин авна гэдэг бол бас үнэхээр гоё гэсэн цалинтай даалгавраа хийн гэсэн үг болж байгаа аахгүй юу. Тэгэхээр тийм болохоор ч одоо нөгөө энэ ажлын байр нь нэлээд өрсөлдөөнтэй байдаг байсан. Гэхдээ нөгөө би гадаад оюутан болохоор бас яасан бэ гэхээр зуны улирал нөгөө бусад нөгөө Америкийн оюутнууд маань гэрлүүгөө буцаад явчих үед би үлдээд тэгээд нөгөө энэ ажилд нь орох боломжтой, зун нь ингээ ажиллах боломжтой гэд үлдчихсэн. Тэгэхээр тийм болохоор одоо миний 2-3 зүйл одоо нөлөөлсөн байгаа. Нэгдүгээрт би хүмүүс амралтын цагаар ажлыг гэсэн, хоёрдугаарт би сайн дурын ажил хийгээд ерөнхийдөө ийм офисын орчны ажил хийж чадна гэдгээ бас харуулчихсан байсан. Тэр нь нөгөө нэг энэ ажилд ороход бол тус болсон. Тэгээд энэ яг энэ компьютерийн лабораторийн туслах ажилтан болсноороо бас яг хуу би ингээд эргээд бодоход яг ямар одоо зүйлсүүдийг сурсан бэ гэхээр цаг барих, одоо тухайн компьютерийн лаборатори чинь хориод одоо ийм компьютеруудтай тэрийгээ ингээд яг тухайн нөгөө лабораторийн одоо номын сан нээгдэхэд тэгээ хаах, тэгээд ерөнхийдөө бол эд хөрөнгийн хариуцлага хүлээж байгааг хүсэв. Тэгээд бүх одоо ямар нэгэн асуудал гарах юм бол бас тайлан бичих, мэдээлэх одоо тэгээ шаардлагатай тийм юмнуудыг бол сурсан байна гэд би бодчихлаа. Хоёрдугаарт энэ компьютерийн лабораторийн туслах ажилтан ингээ хийхийн тулд бол мэдээж компьютертэй харьцаад компьютерийг зөв одоо яг нөгөө бүх програмуудыг нь шинжлэх, апдейт хийх одоо нөгөө нэг бүх одоо интернет холболт нь байна уугүй юу гэл одоо нөгөө нэг тийм техник технологийн хувьд одоо ингээд илүү олон зүйлийг одоо сурсан юм уу да. Тэгээ энэ эдгээр ч бас болоогүй, дээрэс нь принтер тий одоо янз бүрийн цаасны хог хаягдлыг нь янзлах, цэгцлэх. Тэгээд одоо жишээлбэл гинтийн энэ тохиолдолд ингээд компьютерийн нөгөө тог тасрах бас тохиолдол бас гардаг байсан. Тэгээд тог тасрах тохиолдолд яадаг байсан мэхээр нөгөө компьютеруудын нөгөө зөв хэрэглээг одоо хангахын тулд нөгөө нэг компьютерийн лаборатори бүх одоо ингээ 20 компьютеруудад нь бүгдэнд нь ингээд хамгаалагч батарейнууд байдаг байсан. Энэ нь одоо яг Монголд одоо нэг сүүлд орж ирсэн EcoFlow гэдэг юм байгаа. Энэ EcoFlow-тэй ерөнхийдөө төстэй ингээд тог баригч юм цэник юм батарейнууд байдаг байсан. Тэгээд одоо нөгөө бүх юм тэр одоо аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагах, компьютерийн зөв хэрэглээг одоо тэр батарейных нь унтраах одоо юу гэдэг нөгөө тог тасарлаа гэхэд бүх одоо компьютеруудыг нэг бүрчлээ очиж зөв одоо тохиргоогоор нь унтраах ч гэдэг юм уу, эсвэл шинэ програм одоо болоход бүгднгийн нэг бүрчлийн програмын шинжлэх гэсэн нэг тиймэрхүү ажлууд бол хийдэг байсан. Тэгээд мэдээжээр одоо 3 дугаарт юу хийдэг байсан бэ гэхээр нөгөө орж ирсэн шинэ оюутан гадаад байна уу, Америк байна уу үл хамааран нөгөө нэг компьютерээ яаж ашиглах уу, тэрийг нь одоо ямар асуудалтай байна, одоо Word одоо юу гэдэг Excel энэ юм хумнууд дээр ингээд ажиллаж чадахгүй байна гэвэл би тэр нөгөө тухайн сурагчийн компьютер дээр тулгараад байгаа жижиг асуудлуудыг нь бас шийдэж өгдөг тийм байлаа. Тэгээд энэ номын сандаа ингээд ажиллаж байхдаа энэ хэдэн зурагнууд бас ингээд та бүхэнд харууллаа. Хамгийн гол нь би одоо үнэхээр их баярлаж байдг нь юу вэ гэхээр бас юу гэдгийг юмыг цаг тухайд нь хийгээд тэгтээ бас дээрээс нь давхар ингээд сургуулийнхаа номын сандаа би сурж явах явцдаа одоо юу гэдгийг
ажиллаж байх явцдаа цалин аваад даалгавраа хийнэ гэдэг бол ийм сайхан ажлыг бас хийжсэндээ бас талархаж байдаг. Та нар ч гэсэн одоо номын сандаа тий номын санд ч юм уу ерөнхийдөө бас ойрхон байж сурах орчингоо бас гоё бүрдүүлж байгаарай гэж хэлмээр байна. Хүний ажиллах, сурах орчин бас үнэхээр их нөлөөлдөг юм бэлээ. Би ингээд одоо яхаа нэлээд хэдэн цаг ингээд ажиллаж байхдаа юу гэдэг сургуулийн яг ингээд эргээгээд ингээ харахад нөгөө тухайн нөгөө Ackerman Hall гэдэг тэгээ номын сан энтер ингээд ийм гоё яг миний бодлоор бол нөгөө манай сургууль маань яг ийм зүүн Орегон мужийн энэ яг уулан дунд Эдгэсэл Лагранд гэдэг хотын. Тэгээд тэр маань болохоор надад болохоор тэрэлжит байгаа юм шиг санагддаг байсан. За энэ бичлэг маань нэг жоохон дундаа тасарчих шиг боллоо. Гэхдээ хамгийн гол нь миний яг энэ зүүн Орегон мужид хийжсэн энэ одоо оюутан байхдаа хийжсэн энэ ажлын одоо мэдээлэл та бүхэнд бол ямар нэгэн одоо ямар ажил хийх вэ гэдэг дээр одоо сэтэл өгөх баха гэж найдаж байна. Тэгээд ямар ч байсан та бүхэн дараа нь ямар бичлэг үзмээр байна, юуны тухай мэдэж сонсомоор байна, сэтгэлээр одоо бичиж үлдээгээрэй гэж та бүхнээс хүсье. Тэгээд миний бичлэгийг үзэж дэмжиж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд та тайван амьдралыг өөрөө бүтээж болно. Хувь хүн өөрөө зорилттой гаргах юм бол болно шүү, чадна шүү гэд. Тэгээд 8 унсан ч одоо 9-тгөө босоорой гэж та бүхэндээ хүсэх байна. Тэгээд тайван амьдралыг Монголдо бүтээцгээе. Бас тайван амьдралыг та бүтээнэ. Дараа уулзтлаа. Баяртай. Баярлалаа.